тэг хүмүүс яриад тэгээд тэр талаар одоо тэгээд чимээгүй л ээж та одоо удахгүй болсон байр наадам болох гэж байгаа ч хар цагаалнаас холоор тэгээд сайхан болсныхан дараа бол юу гэж ярьсан яах вэ тий. Сайхан байна. Энэ жил бас манай Баянгор ангимын 2 дэвжээ нэгдээд тэргүүн бүгдгээд дэвжээ үүсэн байгуулалт энэ жил анх удаага нэгдэж нийлж бэлтгэл сургалт гарч байна да. Манай нутаг ерөөдөө ойрын хэдэн жил болоогүй сайхан зам болж байна. Тэгээ энэ жил тэгээд нутаг орон сайхан зунтай болохоор ард иргэдийн нуруудын нийсэн сайхан зам болж байна. Тэр ч утгаараа манай Баянгорын 2 дэвжээ нийлсэн. Дээрээс нь тэгээд ард иргэд бидний нийлнийг хүлээж ирсэн юм шиг байна. Тэгээд энэ жилийн баяр наадам тэр утгаараа сайхан барилцааглаж байна. Тэргүүн бүгд төвчний бэлтгэл 6 сарын 9-өөс 22 хүртэл аймагт гарсан. За тэр хугацаанд бол хамгийн дээд нь 96 бүх гарлаа. За тэгээд 22-наас найрамдлалын наадлын шижирийн давааны үрд бид өмнө бас гардаг байсан. 20 оноос хойш гарч байгаа. Тэр бааз дээр 80 орчим бүх. За одоо энэ ч сүүж уулын амралтанд нэг 36 толгойн бүх төлөвлөж байна да. Одоо өмнө нь одоо Батал төгшийнхаа удирдлагын дор бэлтгэл гардаг байсан бол энэ жил өөрөө аймгийнхаа бүчүүдийг удирдаад анх удаа галахлаа гарч байна. Тэгээд манай бүчүүдийн бэлтгэл сургалт ирэхэд сайхан хангагдсан. Одоо нэг жоохон амралт сэргэлтийн шатанд орсон явж байна. Бүхний галд гарна гэдэг бол нэг ёсны одоо бас нэг жоохон хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо нэг зөв хүн болж төлөвшүүлнэ. Наагсрын зохион байгуулалтын явдаг. За хүнээс үг сонс сурна нэгдүгээрт. Хоёрдугаар за энэ олон хүмүүсийн дунд нэг бие нэг аятайгаа аваа явчихна. Тэ эрэг дараатай. Тэгээд нэг өдөр жижүүр хийнэ гэдэг чинь бас л байнгын л сонор сэрэмжтэй хаана ах нар том цолтой хүмүүс дуудах нь уу те. Тогоо чигчнэр маань юу ирэхтэй ингэх нөгөөд бас ажил хийж сурч байгаа. Тэгээд дээшлээд эхлэх юм бол аймаг улс барилж байгаа бүчүүд гэх юм бол ер нь бүтэн жилийн турш бэлтгэл сургалттай байгаа. Тэгээд наадам бэлтгэлтэй гараад шинэ юм сургаасаа илүү сайхан амрааж нөгөө хүнээ сэргээж за улсын баяр наадамд нь сайн барилдахад одоо юу хэрэг болохоор нь тэгээд ус нэг алдаан дээр нэг жоохон ажилласан. Тэгээд би хаагийн сайхан сэргээгээд торгон ирийн тааруулна гэсэн тийм л зорилготой наадам бэлтгэл гардаг. Тэгээд залуучууд гэх юм бол ерөөдөө нэг сайхан хүн болж төлөвчин дээрээс нь бэлтгэл сургалт залуучдын бэлтгэл сургалтын төлөвлөгөө цолтой хүмүүсийн төлөвлөгөөр хоёр өөр тийм өөдөлөхгүйгээр энэ жилийн бэлтгэл сургалтыг бас жоохон шинэ соргог байдлаар их спортод суурилсан тийм бэлтгэлүүд ирэхэд хийсэн. Тэгээд утга улсын баяр наадам болон тэгээд манай хөгчүүд хэр барилдах нь зөв бэлтгэл хийж буруу бэлтгэл хийж шалтгааллах харагдах болох. Улсын солтой ямар ч байсан дөрвөн бүх бэлтгэлээ базааж 8-гийн арслан солтой 6-7 бүх байна. Тэгээд тэрийг нэг нэр заагаад явах уу бүгд тэгээд хичээж улсын баяр наадамдаа сайхан барилцгаа бол тэгээд цол хэрмээ хөөх боломжтой хүмүүс байгааг харж байгаа. Тэгээд надаар хэлтгүү тэгээд тэрийг үзэж байгаа бүх сонирхчтой нас гадарлаж байгаа болох гэдэг. Тэгээл ер нь тэгэл бүх болгоны сайхан наадам гэх юм бол цол авсан наадам хамгийн сайхан. Тэгээд миний хувьд гэх юм бол анх улсын солонд хүртэж ирсэн 18 оны наадам сайхан. За тэрнээс өмнө гэх юм бол хамгийн аймгийн арслан болж ирсэн. За Баянгорынхоо түн голын хөөн дээр 2014 онд аймгийн арслан сол хүртэж ирсэн. Тэр жилийн баяр наадамд аймгийн заан цоллоор бүртгүүлж барилдаад улсын баяр наадамда гард Ганбаатар гард төрийн даваанд нуурж барилдаж өвдөг шоргож ирсэн. Тэр жилийн наадам санаанаас гардгуу сайхан хоногч үлдсэн тий. Цэгэрлэгцээ үзэн суугаа нийт Монголынхаа ард түмэнд ардын ёслолын 104 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэн хотлолноороо сайхан надаарай.